бид сурагчдын амралтанд зориулаад физикийн машиналтай туршилтуудыг инхүү та бүхэнд танилцуулж байгаа зурлаар. Тэгээ өнөөдөр студид маань физикийн багш Оюун бол багш маань ирсэн байна. За мөн хүүхдүүдэд танилцуулъя. 12 дугаар ангийн сурагч Баяр Цэцэг болон 11 дугаар ангийн сурагч Лав Дөрж нар маань ирсэн байна. За та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. За өнөөдрийн ээлжит туршилтаа бид танилцуулахад бэлэн болсон байна. Манай хоёр сурагчид өнөөдөр бас ямар туршилт авчирснаа бас танилцуулъя тавчхан тий. Ер нь бол хэлбэлзэл долгионы хамааралтай туршилт хийсэн байгаа. Миний хэлсэн болохоор нэг дунд ангийнхаа дүүнэртэй зориулан нэг утастай хөгжим хийсэн байгаа. Хөгжим үү? Тий, ер нь бол нөгөө давтамжийг нөгөө нэг их багыг мэдтгэхээр нөгөө бүдүүн нарийн агуултай тэрийг үзүүлэх гэж хийсэн. За. Миний бодлохоор энэ хэлбэлзэл судлах багж хийж ирсэн. Хэлбэлзэл судлах. Тий. За. Энд дээр биднээс том жишээ гэх юм бол яг ямар жишээн дээрээс харж байна? Жишээ гэвэл одоо энэ газар хөдлөлттэй. Тийм байна тий. Газар хөдлөлт одоо ингээд барилгын жишээ. Одоо сүүлийн жилүүдэд бол бүр илт мэдэгдээд байгаа тий. Чи та хоёр бодитоор тэр мэдэрч үзсэн үү? Үзсэн. Бас аюултай шүү дээ. За тэгвэл одоо шинэ энийг бид нар өндөр барилгаар төсөөлж болох юм байна тий. Энэ өндөр барилга, энэ намхан барилгаар. Энэ тэгээд донд. Тэгээ газар хэрвээ ингээд үдсэн тохиолдолд газар хөдлөл ингээд хэлбэлзэл нь ингээд давтамж ихтэй далайц багтай байвал ингээд жижиг барилгууд их хөдлөн. Ингээд давтамж багтай далайц ихтэй байвал өндөр барилгууд хөдлөн. Тэгээд яг энэ хоёрын голоор байвал ингээд дундаж өндөртэй барилгууд нь ингээд савлаад хэлбэлзэн гэсэн үг. За шууд Лав Дөрж маань шууд туршилтаа хийгээд эхэлчихтэй тий. Тэгээ одоо шууд өрсөлдөд өгүүлээрээ. За тэгвэл ер нь бол одоо ингээд харилцаа идэггүй барилгууд бол Улаанбаатар хотод маш их байгаа шүү дээ. Өндөрч байна, дунд сэрэгч байна, бүр намханч байна тий. Тэгэхээр газар хөдлөлтөнд одоо ингээд хөдлөөд нурж байгаа барилгууд бол муу барилгууд биш ингээд зүгээр яг тэр барилгын ингээд хэлбэлзэлт нь ингээд таарад газар хөдлөсөн гэсэн үг. Лав Дөрж наач шээстэ бүр. Ихтэй газар хөдлөлтөөгээд жижигхэн барилгууд нь орохгүй байх гэсэн үг биш үү? Тийм байна. Одоо хүмүүсийн зүгээр ингээд за нийтлэг ер нь ингээд ойлголт нь юу гэж ойлгодог вэ гэхээр нам юу гэдгийг нэг 3-5 давхар ч юм уу тийм суурь сайтай барилга л илүү сайн эсвэл магадгүй 20-30 давхар өндөр болоод ирэхээр энэ бол их муу газар хөдлөлтөд бол тэсэргүй хаа гэж зүгээр төсөөлөд идэг тийм бол буруу. Гэтэл энэ нэг газар хөдлөлтийн давтамжаас нь шалтгаалаад энэ бүгдээрээ тийм мууч хийж болно бүгдээрээ сайн ч хийж болох юм биш тийм бүх барилгууд өөр давуу талуудтай. Тийм. Тэгэхээр газар хөдлөлт чинь бол нөгөө нэг давтамж болон тэр хэлбэлсэн харилцаа хэтлэг өөр байх шүү дээ тийм. За тэгвэл ахаа танилцуулъя тий. За одоо чинь ингээд хэрвээ давтамж нь ингээд давтамж нь их далайцсан бага байвал далайцсан багтай. Намхан барил тий. Ингээд багаар хөдлөл ингээд жижиг барилгууд ингээд нэг жижиг барилгын сайн бат бөх гэж бодоодсон ч юм. Ингээд баг хамгийн баг газар хөдлөхөд л ингээд жижиг барилгууд нь хэлбэлзэн. Харин ингээд хүчтэй газар хөдлөл ингээд далайц ихтэй байх юм байна. Давтамж нь багтай гэвэл өндөр барилгууд савлаж эхэлнэ. Яа, бас аюултай үү. Тэгээд яг ингээд дунд чинь тэгээд дунд далайц нэг дундж байх юм бол яг дунд зэргийн барилгууд нь шууд нөлөөлнө гэсэн юм шүү дээ. За тэгэхээр бидэнд бол ерөөсөө тэр барилгын өндөр нам нь ерөөсөө хамаахгүй юм байна. Суур хэрхэн сайн барьсан бэ гэдэг нь л илүү чухал юм байна тий. Нөгөө ямар нэгэн баалын одоо шинэ нөгөө нэг юу илүү сайтай гэж бас бид нэг танилцуулгууд нь ерөөхдөө яваад байдаг шүү дээ. Тэдэн одоо шинэ баалын газар хөдлөлтөнд бол төсвөртэй гэдэг ч юм уу тий. Тийм сурчлагын бас нэлээд яваад байдаг. Тэрийг нэлээсээ харах хэрэгтэй юм шүү шээ. Гэхдээ тэр нөгөө баал гэдэг маань яг одоо шилжүү ухааны үндсэлтэй гаргацсан учраас яг тэрэн тохируулаад одоо барилгын тулгуурдуудыг одоо тэдэн баал төсвөртэй гэх юм нөгөө арматуруудын тоон тэрийгэ дагаж өөр байдаг байхгүй. Тэгэхээр тэр одоо уян хатан шин чанарын дээр хадгалж байгаа гэсэн үг. Одоогор бол манай тарцсангуус нэг ийм кейс бол тарцсангуу гарсангүй тий газар хөдлөлтөөс болоод нурсан тийм барилга тохиолдол бол тарцсангуу байхгүй шүү. Бид нар нөгөө каркасан барилга гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь арга ясан барилга гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг л хүний одоо энэ яс арга ястай яг адилхан. Тэнгүүд тэдгээр маань хоорондоо яг бат бөх гагнаасаар тэгээ яг зөв тоогоороо бүгдээрээ ингээд тэгээд дээрээс нь тэр хомоот гэдэг ингээд бооцсон төмөрөнд чинь бүгд ингээд математик тооцоолоод энэ нь 2 санд ийшээгээ 3 ийшээ ингээд тэгээд бүгд тооцоод тэрнийхээ дагуу хийгээл энэ бол 8 баал төсвөртэй гэдэг юм чинь нөгөө инженерүүд нь тооцоолж гаргаад тэрний дагуу одоо архитектор зургийн зурнаад араас нь тэрний дагуу тэрэн дээр тооцоог инженерүүд хийгээд тэрийг нь яг тэрнийхэн дагуу барилгачид барих хэрэгтэй л гэсэн. Тийм байна. Яг тэр
норм стандартынхаа дагуу барьж байгаа бол газар хөдлөлтөнд бол төсвөртэй байх нь гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ маань хэлбэлцэл судлах гэсэн ганц газар хөдлөлтөд шүү. Одоо энэ хөгжим тэгээд ерөөсөө энэ бидний иргэн тойронд байгаа бүхэл зүйлс хэлбэлцэл долгион учраас тэр болгоныг судлахад ашигласан ганц энэ газар хөдлөлтөд. Тийм байна. Бидний амьдралдаа нөгөө ойр жишээ учраас яг энийг илүү авсан болов гэж бодож байна. За яг таны сайн хэлсэнчлэн газар хөдлөлт зөвхөн одоо барилга байгууламж гэхээс илүүтэйгээр хөгжим дээр бас авч үзэх гээд байгаа шүү дээ. Баярлалаа. Тэгвэл үргэлжлүүлээ шууд танилцуулъя. За миний хийсэн хөгжим нь болохоор одоо шүүрний иш, ер нь бол шүүрний иш. Хогийн шүүрч тийм. Хогийн шүүрний иш. За. Хаягдаа ашиглаж болох юм. Тийм, хаягдаа ашиглаж болно. Заавал шүүрний иш байхгүй нөгөө нэг өөр хуванцарч нарийн юм байсан болно. Урт юм нарийн зүйл байх юм тийм. Тэгээд гол нь одоо энийгээ хийсэн шалтгаан нь одоо давтамж нь их багын нөгөө танилцуулах гэдэг. Хөгжим тоглох юм уу? Тэгээ зүгээр нөгөө нэг нарийн чанга нөгөө нэг сул дуугийн нөгөө үзүүлэгч аахгүй юу. Одоо нөгөө нэг өөрөө урт маань энэ дээрээ болохоор урт маань ингэ барьж. За энэ дээрээс ингэ хэлцүүл тий. Урт маань их байх тусмаа ер нь бол үеийн их байна. Тийм тэнгүүд одоо нөгөө давтамж маань өөрөө үеийн уруу үзэгдэл хэмжигдэх. Тийм хэмжигдэх. Тэнгүүд одоо үеийн урт байх тусмаа тэр тавьж байгаа тэгээд бодох. үеийн урт байх тусмаа ер нь бол бүдүүн дугуйлтай. Тэгээ нарийн утасгсан маа ингээд богиносох тусмаа. Тийм богиносох тусмаа. Тий одоо ингээд энэ болохоор нөгөө хэлбэлцэл төлгөө энэ дээр тэгэхээр энэний урт энэний богино хоёр яг энэ дээр адилхан л үзэх. Тий энэ бас дууны дуурч байгаа. Бүдүүн нарийн гэдгийг бол харуулж байгаа юм шүү дээ. За. Тэгэхээр одоо жишээ нь зүгээр яг энгийн жишээ бодоод үзэхэд гитарын дээр бас тийм бидгүү. Яг гитар хөгжмүүд одоо бид ингээд даралтууд хийж байгаа шүү дээ. Даралтууд маань ингээд ойртох тусмаа энэ бүдүүн утасны дуу чимээ нь болохоор нарийн болж ирнэ. Хол зайтай байх тусмаа бүдүүн байж өгөх гэсэн үг тийм. Энэ бол нэг үстэй гитар юм шүү баг. Тийм. Гэтэ араа нөгөө нэг мэрэгжлийн бус нэг хөглөөг болохоор. Тэгээ бас хөгж болох юм. Араа хөглөж болох юм. Тэр дээдл дээр нөгөө энэ маркераараа юу хийж байгаа тэвх хийж байгаа юу утсын чангалаад үзтээ. За тэгж байгаа дуурахаар яаж юм зараа. Ингэж хөглөдөг шүү дээ ер нь. Тийм дуугийн чангалж нэр. Тэгэнгүүтээ одоо энэ дэр ингээд даралтууд нь нарийсэд ойр тутасны нарийсэд шүү дээ. Тийм. Бүр байхгүй. За би чинчээд хин биш дээ. Тэгээд дунд хэсэг дээр бүрхэн дуурайд газ. Тийм бэ. Энэ нэг хөглөж байгаа болохоор тэ баг. Тэгээд зүгээр л юм янцсан утас эсвэл сатурку утас ашиглаж олно. Үй. Тэгээд савн болохоор нөгөө далаацын ихсэдэг. Тэгээд одоо дуугийн чангалж байгаа. Дуугийн чангалж байгаа. Бидний яг энэ сонсогдоод байгаа энэ дуу чимээг энэ сам маань чангалж ихсэж өгч байгаа гэсэн үг тийм. Бодит жишээн дээр нөгөө нэг бөмбөр угаас гитар ч нөгөө юутэй шүү дээ. Хайрцагтай шүү. Тэр нь бол хөгжим соорохоо тэр нь ингэж цаашлаад дуу чимээг хөгжим саваар нь тэрийг орлуулж хийж байгаа байхгүй. Үнд ч бүр аль тохиж байгаа юм. Тэгэж одоо нөгөө утсан дээр гоё аппликейшн байдаг болсон шүү дээ. Тэргээр ингээ хөглөөдийн зураас ингээ татчих юм бол нөгөө лаадууд нь гараад ирнэ л гэсэн үг тийм ээ. Тэргүүт ингээ тоглож болох юм шүү дээ. За багшаа та өнөөдөр яг энэ манай хоёр хүүхдийн маань туршсан зүйлийг та яг шинжлэх ухааны талаас нь бидэнд тайлбарч өгөхгүй. За хэлбэлцэл гэдэг маань одоо бид нар ярьж байгаа ч гэсэн энэ нөгөө төвх дээр энэ чичирхэл үсчиж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө одоо бидний зүрх цохилж байна гэдэг чинь бас л хэлбэлцэл. За манай дэлхийн хэрэгжин гэдэг хэлбэлцэл. Ерөөсөө хэлбэлцэлгүй юм байхгүй юм. Хорвоо ертөнцийн дээр. Гэтэл хэлбэлцэл орчин тархахыг бид нар долгион гэдэг байгаа. Тэгээ сая бид нар энийг утсыг дуургаж үзээд сонсоод байгаа нь бол долгионыг сонсоод байгаа. Тэнд хуруугаараа дараад байгаа нь хэлбэлцэл үүсгээд байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд хүүхдүүдийг нөгөө дууны авианы хичээл анх үзэхтэнд би за бүгдээрээ төвхөн дээрээ дарж байгаад яриад үзээрэй. Чанга дугаараа, аяархан дугаараа гэдэг. Тэгэхээр одоо эрэгтэй хүүхдүүдийн ингээд төвх томрлоод байна шүү дээ. Тэгэхээр энэ маань ийм ингээд уртуулах чинь гэсэн бүдүүн дугаарна. Тэгээ бидний хоолны өмнө болоод бүдүүн болоод ирдэг. Нариун байгаа төвхөн том биш байгаад шүү дээ. Тэгэхээр энэ нь богинох учраас. Тэгээ сая богинохон болохоор нарийнхан дугаарад урт болохоор бүдүүн дугаарад байгаа чинь ерөөсөө л ингээл бүр энгийн жишээ нь зөндөл байна л да. Бүр өтгөн ингээ яриад байгаа хүмүүсийн түнхэн жоохон наашаа бүр уртл болоод гэсэн үг. Тэгээ одоо хийл гэхээр чинь жижигхэн хөгжим гоё нарийн дугаартай гэтэл нөгөө контрбас гэдэг морин хийл бол бүдүүн дугаартай байгаа. Тэр нь утсан том байгаад урт байгаа шүү дээ. Тэгэхээр бүр улам өтгөн дуурайд нь гэсэн үг шүү дээ. За манай хоёр хүүхдийн хувьд болохоор яг ингээ физик хичээл дээр юм туршилт хийх дээр ямар санагддаг вэ? Надад бол үнэхээр гоё хөгжилтэй улам юм мэддэг
Угаасаа нөгөө нэг байгалийн ухааны чиглэлээр сурах болохоор энэ илүү хөгжилтэй санагддаг багштай хийгээ. Тэгээд туршлан дээр анализ хийгээд энэ болохгүй байна. Энэ ингэдэм үү гэд улам хичээлээ ойлгох юм шиг санагддаг. Их үр дүнтэй гэдэг баг тийм. Үр дүнтэй. Бид чинь дан шууд ингээд онлайн хичээл үзэхээс илүүтэйгээр ингээд хамтдаа турш үзээ факт. Онлайн хичээл үзэхээр бас араа нөгөө ойлгохгүй гэсэн гарна. Тэрийг яг боддоор жишээн дээр үзүүл ойлгомжтой болгох шүү дээ. За надад зөв нь л адилхан яг дан онл үзээд байхгүй. Ойлгохгүй байгаа юм уу та ингээд туршилтаар хийгээд ойлгож аваад арай амар идэг ойлгоход. Тэгээ хамаагүй сонирхолтой өөрөөс дуртай тэрэндээ тэгээ. Та хоёрын бүр санаас гардаг хамгийн сонирхолтой туршилт нь юу нь ямар физикийн онл одоо яг нөгөө нэг тэр хууль байсан бай тий санаж байгаагаар. Миний хараад нөгөө нэг өмнөх туршлан дээр орсон нөгөө нэг цахилгаан хэлхий. Ханхуун мэдрэгч эдрэгээд ер нь тэмхүүдөө чиглэлийн цахилгаан хэлгээтэй юм даа дуртай. Дуртай. За лав дөрж би бол энэндээ дуртай. Хамгийн дуртай өнөдөр ихчихсэн. Тэгээд хэлбэлзэл хэлээ сонирхолтой санагдаад байна. Тэгээд энд орсон хүүхдүүд нөгөө хийж болох юмнуудад бас яриаг байна тий. 40 харилцууч. За тэгээд ерөнхийдөө дөрвөлнгийнх нь энэ туршлага хийхэд бол гэрт байдаг бүхэн хийж болохоор ийм материалууд ашиглаад хийсэн. Гэрт байдаг ийм нэг удаагийн цаас аяг, ийм шорны мод, тэгээд скотч болон ийм халаадаг лам бөөн тий. Тий. За цавуугаар болон цавуугийг ашиглан ингээд доороо картон цас тийм ээ. Энэ одоо юу гэдэг ямар нэгэн зүйл авсны дараа ингээд ийм картон хайрч үлдээдэг тэрийг жижигхэн болгоод тааруулж юм тий. Энд нэг хөрхөн бас бариулж чам тий. Ингээд бариулъя. Тэгээд энэ гурвыгаа хийхэд бол ингээд заавал энийг нэг хийсэн бол энийг ингээд 2 дахин хийх, энийг 3 дахин хийх ингээд яг ийм зөв тогтолтойгоор хийхгүй нэг яг бодитолохгүй гэх юм уу. Амжилттай болохгүй гэсэн тий. За харин бидний энэ гитар манай харсан дагуу нөгөө шүүрний иш байгаа. Тэгээд шүүрний иш гэлтгүй нөгөө нэг хунцар уртын байж болно. Тэгээд уцвал ер нь бол хамаагүй. Тэгээд миний жишээ авчирсан бол ийм 2 утас байна. ашигласан байна тий. Тэгээ нөгөө нэг хөглөх зориултаа гэдэг нөгөө нэг дуугийн улам нарийсгах хэдрэгээд тиймгүй юу авчирсан байна. Маркерч хийж болох юм тий. Тэг юу ч хийж болно. Энд гээ авчуулаад хийх ёстой гэсэн үг шүү дээ. Тэг ер нь бол тий. Ийм хөгжмөр гоё ая тоглож үзсэн юм туршиж явахдаа. Араа туршиж явахдаа үзхийг оролцсон харин нөгөө сайн хөглөж чадахгүй болохоор тоглож чаддаг. Тэгтэл гоё юм биш үү? Ахаа утас нэмж болох уу? Болно шүү дээ. Тэгээд илүү нөгөө хайрцгийг томруулаад Тэгэх юм бол бүр 2 утастай бүр ая тоглох боломжтой болно гэсэн юм шүү дээ. Тийм бүр сайн хөглөө. Ер нь бол нөгөө 5 утас юм уу 7 утастай хийж өгөх юм бол одоо монголчууд чинь пентатоник буюу 5 утасаар 5 хөг гаргаж чаддаг морин уур маань 2 утасаар тий. Тэгэхээр ерөөс ингээд 1 байна 2 байна аялгүй гаргахыг гэвэл боломжгүй юм байхгүй гэсэн юм тий. За маш их баярлалаа. Сурчдын амралтын зориулаад бид физикийн маш сонирхолтой туршилтуудыг ийхүү цуурлаар үзэж та бүхэнд өргөж байгаа. Тэгээд оюун боловсрогчдаа маш их баярлалаа. Цаг заваа гаргаад тэгээ хүүхдүүдэд бас ураад бидэнд бас юм сонирхолтой хүүхдүүдэд зориулсан туршилт хийж байгаад маш их баярлалаа. Цаашдын бүх зүйлд амжилт хүсье. За та нарт ч ихсэн амжилт хүсье. Баярлалаа. За ингээ үзэгч та бүхэнд бид физикийн багш оюун болд болон за 12 дугаар ангийн сурагч Баяр Цэцэг, за 11 дугаар ангийн сурагч Лав Дөрж нартайгаа инхүү уулзууллаа.